Дараагийн мэдээг танилцуулъя. Молдов улс Оросын холбооны улсын 3 дипломатчийг нутаг дэвсгэрээс хүн гаргах юм шийдвэрийг гаргасан байна. За энэ шийдвэр гарах болсон гол шалтгаан нь бол тус улсын улс төр болон шүүхийн үйл ажиллагаанд Оросын холбооны улс хөндлөнгөөс оролцож байгаа гэсэн ийм шалтгааны үүднээс тухайн шийдвэрийг гаргасан байна. За үүнээс болоод хоёр улсын харилцаа нэлээд ээдрээтэй хурцтмал байдалд очиод байна. Молдовын гадаад хэргийн яам бол 3 хүнийг персона нон грата буюу тааламжгүй этгээд гэж зарласан. За ингээд дипломат үүрэг хариуцлагыг бол зөрчсөн үйлдэлүүдийг нь тодорхой нотлох баримтаар нотлож тэдгээр хүмүүсийг өөрийн нутаг дэвсгэрээсээ бол явахыг шаардсан байна. За харин үүний хариуд Оросын холбооны улсын гадаад хэргийн яам хариу арга хэмжээ аавна гэж өөрийн хуудсан дээр мэдгдсэн байна. За гэхдээ ямар хариу арга хэмжээ авах вэ бол одоогийн байдлаар тодорхойлон хэлээгүй байна. Энэ үйл явдал үүссэн шалтгаан нь бол Кремлийг дэмжигч парламентын гишүүн байгаа. За түүнийг бол 20 хял оноосон байсан. За харин энэ 20 хялаас нь зайлсхийх мултрах боломжийг бол Оросын холбооны улсын элчин сайдын яам олгосон гэж буруутгаж байгаа юм байна. За үүний дараагаас бол эдгээр хүмүүсийг албатан гаргасан. За Оросын эрх баригчид бол энэ Молдовын засаг захиргаанаас гаргаж байгаа буруутгасан үндслийг бол огт үндэслэхгүй байж болохгүй зүйл гэж үзэж байна. За дээр энэ хэрэг явдлын гол шалтгаан нь бол оргон цугцсан ийм бизнесмен за өмнө нь бас хууль тогтоож парламентын гишүүнээр ажиллаж байсан Элен Шортой холбоотой асуудал үүссэн. За түүнтэй холбогдуулан Александр Нестровишев гэдэг хүнийг бол хууль бусаар 10 сонгуулийн санхүүжилт хийсэн гэдэг үндслээр бол 12 жил 20 хял оноосон. За түүний хувьд бол энэ Оросыг дэмжигч зохион байгуулалтаа үйл ажиллагаа явуулах зорилгоор барууны санхүүгийн хязгаарлалтаас зайлсхийх туслах зорилгоор ийм санхүүгийн зуучлагч компанийг байгуулсан. За үүгээрээ дамжуулаад бол Молдовын улс төрт бол хууль бус санхүүжилт оруулж өөрсдийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа мөрийн хөтөлбөр үзэл бодол асуудлыг бол дэвшүүлдэг байсан гэж үзэж байгаа юм байна. За Молдовын прокурорууд тухайн хууль тогтоогч Александр Нестровишийг бол 2023 оны орон нутгийн сонгуул, 24 оны ерөнхийлөгчийн сонгуул, за мөн Молдовыг Европын холбоонд эсэх бүх нийтийн санал асуулга зэрэг томоохон үйл явцад бол гаднаас нөлөөлөхийг оролцсон. За үүндээ бол шорын хууль бус санхүүжилтийг ашигласан гэж үзэж байгаа. Ингээд түүнийг шийтгэхээс нэг хоногийн өмнө бол Нестровишийг бол Кишинев дэх Оросын элчин сайдын яам руу орж явахыг нь бол хяналтын камерт бичигдсэн байсан. За түүний дараагаас бол тухайн хүн алга болсон. За харин Молдовын аюулгүй байдал тагнуулын албаны мэдээснээр тухайн хүнийг бол дипломат дугаартай тээврийн хэрэгслээр Приднестровье руу аваачсан гэж үзэж байгаа юм байна. За энэ газар нутгийн хувьд бол Молдоваас Оросын холбооны улс салан тусгаарлаж өөрийн хувьд бол тухайн улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн ийм нутаг дэвсгэр байдаг. За маш маргаантай ийм нутаг дэвсгэр рүү бол аваачсан байх нь. За энэ бүх төрлийн үйл ажиллагаа бол бүгд найрамд Молдов улсын эсрэг чиглэсэн. За хабрид түрэмгийлэл дайны нэг хэсгэ гэдгийг тус улсын тагнуулын албанаас бас мэдэгдэж байна. За харин Кишинев дэх Оросын холбооны улсын элчин сайдын тухайн байдлыг бол үндэслэгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй. За энэ бүх үйлдэл бол Молдов улс төрийн зорилгоор тухайн үйлдэлийг хийж байна гэж үзэж байна. За харин Молдовын ерөнхийлөгч Майя Санду Молдовын шүүх тогтолцоонд бол Оросын холбооны улс хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо гэж үзэж байна. За тухайн этгээд бол шүүхээр буруутай татлагдаад байхад бол ялыг нь эдлүүлэх боломжийг Оросын холбооны улс хааж хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаа юм байна. За энэ бол Молдов бол Оросын нөлөөгөөр Молдовын хууль ёс тогтоох шудраг ёсыг сахиулах үүсэлд бол хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо гэж үзэж байна. За сүүлийн үед бол Молдовт улс төрийн нөхцөл байдал нэлээд хурцтаж байгаа. За энийг талаараа бол Оросын холбооны улсыг дэмжигч улс төрчд бол ихээхэн нөлөө бүхий байдаг. За харин өнөөгийн засаг захиргаа бол илүү Европын холбоо, Европ руу чиглэсэн ийм бодлогыг хэрэгжүүлдэг. За Молдовын ирээдүй бол Европтой нэгдэн нийлсэн цагт бол Молдовт хөгжих боломжтой гэж өнөөгийн засаг захиргаа үзэж байгаа учраас бол Европын холбоонд гишүүнээр эсхийн төлөө байдаг. За Молдов улсын хувьд бол үндэсний хэмжээнд зорилт тавьсан 2030 он гэд Европын холбоонд эсэж 2022 онд бол нэр дэвшигчийн статусыг авсан ийм улс юм байна. За энэ асуудалтай холбоотойгоор бол хоёр улсын хооронд дипломат
дипломат хагарал мөргөлдөөн бол итвэгч төлөвтэй байна. За дээрэс нь бол энэ одоо тагнуул болон Оросын холбооны улсын зүгээс улс төрийн үйл ажиллагаанд нь оролцсон гэсэн ийм үйл явдал үүгээр дуусахгүй. За урд нь бол бас ийм үйл явдал тохиолдож байсан. Тухайлх юм бол 2024 оны 8 дугаар сард Молдов улс Оросын дипломатчийг тагнуул хийсэн хэрэгээр бол хөөж гаргаж байсан. За мөн 23 оны 7 дугаар сард Оросын элчин сайдын ямыг тагнуулын ажиллагаа явуулах бааз болгон ашиглаж байна гэсэн мэдээллийн дагуу Оросын 45 дипломатыг хөөн гаргаж байсан удаатай